Энэ хэдийн юмыг хэлэх гэсэн юм аа. Юу юм бэ гэхлээр мега төслүүдийг зөндөө хүмүүс өмнө дэмжижсэн гэдэг би ярьж байгаа тийм үү. Тэгээд нэг төмөр замаар те одоо танк орж ингэдэг бүлгэрт битгий хийдэг гэж Батулгыг муулаад гэсэн. Тэгсэн чинь Батулга нь яасан гэхлээр нэг хэдийн юм ярьсан шүү дээ. Яг хөө бид нэг одоо өрсөлдөхүйц хэмжээ шүү дээ. Олон замаар ингээ баялгаа гаргах гэж байна. Тэгээ мөнгө олох гээд байна л гэдэг байгаа тийм үү. Тэгээ миний харж байгаа бол энэ бол буруу. Ердөөсөө баялгаа битгий гаргаа. Баялгаа ердөөсөө битгий гарга. Яагаад гэвэл одоо байгаа улс төрчид ард иргэдэгээ бодно гэж байхгүй. Яг энэтхэг Африк шиг болох гээд байна. Монголын ард түмнийг ядуу болох гээд байна. Бүр улаан цагаантаа гарцсан байна. Хэн байх нь хамаагүй. Зур хоёр бүлэглэл шуналтаа дайраад нь штэ. Амар байна. Ард иргэд ухаан муутай байна. Жигсаал зүглаан гэсэн ухаан муутай байна. Бүр өстой. Нөгөө хоёр бүлэглэлийнхээ талд орчихсон. Нөгөө балаал оозонгуудын улсынхаа огцор гэсэн лозунг юм байсан. Нөгөө талд нь засгийн газар огцор гэсэн лозунг юм байсан. Ганцхан тэр нэг Украины тэр нэг балаа эмгтэн лозунг урж хийчаал тэгээд биш авч хийчаал тэгээд хөөрөөл тэ улсын хурал огцорхон зөв засгийн газар огцсон. Үгүй зөвөө зөвлөдөг. Гэтэ та нар огцорч чадахгүй гэдгийг би өмнө хэлсэн шүү дээ. Тэгээд ийм арчаагүй байгаад байгаа үед бол хэцүү. Би шулуухан дахиад хэлчих. Тэгээд миний хэлэх гээд байгаа гол санаа юу юм гэхлээр та нар одоо ингэ боддоо одоо тогны үн нэмэгдсэн. Тийм үү, татвар нэмэгдэж байгаа. Хүмүүс үг хэлснийхээ төлөө шоронд орж байгаа зарим хүмүүс. Дарангуул тогтоох гэдэг нь шүү дээ. Дарангуул тогтоох гэдэг нь шүү дээ. Та нар ойлгохгүй юу? Тэгээд дээрэс нь нэг хэдийн юмнуудаас болоод яг юу яах нэ нэрээ. Тэгээ дарангуул тогтоох гээд үзээд идэг нөгөө талд нь. Арт иргэд нь тэрийг нь мэдхгүй дэмжээд суугаадах шиг. Нөгөө засгийн газар улсын хурал огцор гээд дэмжиж ямар ч нэмэргүй гэд би хэлээд байгаа шүү дээ. Зөв үнийгээ дагаагүй цагт та нар мянга тэр мэдрэл муутай тэр хоосон попрчдыг дагаж ойрлож ихсаад ямар ч нэмэргүй заа юу. Та нар тийм балаа хүмүүсийг та нар зөв үнээ дэмжиж чаддаггүй, зөв үнээ хорлдог, зөв үнээ тийм үү ата харахдаг, буруу хүнээ сенсац хөөж байгаа, попорж байгаа хүмүүсийг та нар дэмжиж явдаг. Тэгээ тийм цолиотой тийм гарчин байгаа үед зайлуу. Угаасаа дарангуул тогтсон зав биз та. Шал дургу өрчлээ нэрээ. Ард дээр нэрээ яг л ийм л юм болж байна. Тэр яанда яа та. Би надаас өөр мөс идэж уугаагүй яг жинхэнэ шудраг тэмцэгч би олж харахгүй байна. Ихэнх тэмцэгч гэдэг таанууд нь ихэнх нь баг худалдагдсан байна. Миний ажиллаж байгаагаар. Арай дэндүү байна нэрээ. Жигсаал цуглааныг нь утгагүй болгоод тахчихна. Юм ойлгохгүй. Тэгээ ард түмний амьдрал улам бүр доройтуулаад та нар тэмцэх чадалгүй болгоод хорлоод яваад байгааг л та нар ойлгохгүй байна. За тэгээд ерөнхийдөө баялгаа ухаж гарах бол дэмий санаа. Би бол одоо бол хиндэж итгэхэ болчиход байна. За тэгээд энэ үгүүд нь бичлэг өндөрлөж өнөөдөр 2025 оны 1 сарын 14 15 цаг 53 минут болж байна.